Инфляц биш дефляц нүүрлсэн эдийн засгаа цаашид хэрхэн өөд татах вэ гэдгээр хэн хөнгөө санаа зовж байгаа энэ үед шинэ ерөнхий сайд сүүлийн 2-7 хоногт бүх салбарын бизнес эрхлэгчдийн дуу хоолойг сонслоо. Бизнесүүд урагшлахад хөлдөн дөнгө болоод байгаа үндсэн асуудал нь хөрөнгө оруулалт хомс, бизнесийн зээлийнхүү өндөр байгаа явдал гэдгийг уулзалт бүр дээр бизнесийнхэн онцолж байсан. Гэвч банкныхан гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй уулзахдаа зээлийнхүү буурах боломжтой хэсгээр яг таг хариулт хэлэлгүй уулзалт өндөрлсөн юм а. Харин томчийн хөтөлбөр зээлийнхүү буурах боломжийг онцлон тодруулж байна. Санхүүгийн салбарын 94%-ийг банк дангаараа, үлдсэн 4% хөрөнгийн зах зээл, даатгал, банк ус санхүүгийн байгууллагууд тус бүрдээ 2 хүрэхгүй хувийг эзлэн оршин тогтнож байгаа өнөөгийн тогтолцооны гажгийг л өөрчлөхгүй бол бизнесүүд банкнаас зээл авахаас өөр сонголтгүй хэвээрээ. Авсан зээлийн хүүн 20%-аас буурахгүй, харин ч хүүгийн дарамтнаас гарч өндөх боломж байхгүй. Цаашлаад хямралыг сүрч чадваргүй хэвээрээ хоцорно гэдгийг санхүүгийн салбарынхан хүлээн зөвшөөрч байгаамаа. Тэгвэл томоохон банкны удирдлагууд хүүгээ хүчээр бууруулах боломжгүй гэж үзсээр байна. Зээлийн хүүг бууруулах гол боломж нь бол зээл чанаргүйцсний дараа барьцааг суллах ч юм уу түүнтэй холбоотой зардал өндөр гардаг. Учир нь шүүхээр дамжих процесс нь 2-3 жил болдог. Тэгэхээр энэ шүүхтэй холбоотой процессыг ямар нэгэн байдлаар хууль эрхцэн хувьд шийдвэрлэх юм бол түүнтэй холбоотой гарч байгаа зардал багасах боломжууд нэлээд боломжтой. За зээлийн хүүг бид боломжийнхаа ярээр бууруулахын тулд харилцах данс хугацаагүй хадгаламж дээр хүү төлөвлөлтийг болиулах ёстой гэж үзэж байгаа. Энийг бол Монгол банк засгийн газартаа харилцан ярилцаж нэг үсэн дүрм журмаар Монгол банкны хэмжээнд дүрм журмаар шийдэж болно гэж банкуд үздэг. Хүүг бол хадгаламжийн хүүг бол зах зээл нь тодорхойлдог, зээлийн хүүг бас зах зээл нь тодорхойлдог. Яагаад гэж үнэхээр өнөөдрийн байдлаар системийн хэмжээнд 8 их нэгдүрийн хадгаламжтай, зээл нь 12 их нэгдийн зээлтэй байгаа. Үндсэндээ бол манайх бол дотоод их усүр хоримтлал багтай ийм болсон байгаа. Тэгэхээр өөрөдөө бол хоримтлалыг нэмэгдүү одоо дэмжсэн ийм бодлого явуулж иж зээлийн хүү буурна гэдгийг бол хаанаас ойлгох ёстой. Тэгэхгүй бол дарилжны банкуд руу хэд дараад банкуд л хүү тогтоож ийн гэж юм яриад байгаа. Банкуд хүү тогтоодог нь үнэн. Гэхдээ тогтоож байгаа үндсэн суурь нь болохоор хадгаламжийн хүү бусад эрх зүйн зохицуулалтаар уялдуулж гарчсан үр дагавартай бид нар хүүгээ тогтоодог гэдгийг бас тэмдэглээд хэлчихье. Банкуудын удирдлагын хилээд байгаа харилцах данснаас хүү тооцохгүй байх арга нь үндэ зээлийн хүүг бараг бууруулахгүй буюу өнөөгийн 20 орчим хувиас 2-3% л буурах төдий арга хэмжээ. Тэгвэл нөгөө талдаа мөнгөө байршуулсан хүмүүс хүү авахгүй гэхээр хөрөнгө татах талд асуудал үүсгэж болох шийдлээ. Тэгэхээр сая банкны зарим төлөөлөл ярьж байсан. Хүү бол өөрөө зах зээл дээр тогтсон үнэ. Энэ бол хүүг бол одоо үнийг бол зах зээл өөрөө зохицуулдаг. Тэгэхээр энэ дээр ингээд төр оролцох юм бол одоо ингээд дээр нь захиргааны аргаар л нэг юм тавих болчиход байгаа юм л да. Тэгэхээр ингэж оролцох зайлшгүй шаардлага байна уу гэдэг нэг асуудал байна. Тэгэхээр тэр харилцах болон хугацаагүй хадгаламжин дээр хүү төлөхийг бол зогсооё гэх юм бол банкуд өөрсдөө цуг сууж агаад хамтлал болиг гэх юм бол Монгол банк бол дэмжихэд бол бэлэн байгаа. Хүү их олон зүйлээр шалтгаалж байгаа. Одоо тухайлбал тухайн улс орны макро орчноо шалтгаална. Инфляц нь хэр өндөр байх юм. Ер нь хөрөнгийн зах зээл нь хэр өгдсөн, бус санхүүгийн зуучлал нь хэр өгдсөн, тэрнээс хамаарна. Мөн их үүсвэр нь хэр олдцтой юм те. Гадаад болон дотны зах зээлээс мөн одоо ер нь банкны салбар нь өөрөө хэр өгдсөн, хэр өрсөлдөөнтэй юм. Зардлаа хэмнэх IT-ийн сайн систем байна уу гэх мэт маш олон зүйлээс шалтгаалж байгаа. Монгол банкны зүгээс нэн тэргуунд хийж чадах зүйл нь бол одоо инфляцийнхаа түвшинг тогтвортой тэгж байлгах дээр л хамгийн том хувь нэмэр нь байна гэж ойлгож байна. Тэгвэл зээлийн хүү бууруулах үндсэн хэд хэдэн арга байж болох юм а. Нэгдүгээрт банкуд гаднаас хүү багтаа мөнгө татах. Энэ тохиолдолд харилцагчаас өндөр хүүтэй мөнгө татаж өндөр хүү амлах шаардлагагүй. Энэ гарцыг ерөнхий сайд дэмжинэ гэдгээ мэдэгдэж байсан. Тэгэхээр бас эрх зүйн орчиндөө зохицуулт хийгээд хувийн хвшлээ их усүр олж ирэх энэ болцоо боломжийг бүрдүүлэх гэж бодож байгаа. Эдийн засаг зөвхөн төр мөнгө оруулдаг биш тийм ээ. Зөвхөн төр мөнгө оруулдаг биш. Бүх салбараас мөнгө ордог. Гадны хөрөнгө оруулалтаас мөнгө оруулдаг.
хувийн хвшлийн ч гэсэн гадагшаа мөнгө олоод ирдэг. Төр засгийн зүгээс тэндээ ямар дэмжлэг үзүүлэх вэ гэхээр арай тэр орж ирж байгаа их усүрээ өртөг багтаагаар олж ирэх энэ болцоог төр засгаас бүрдүүлчих ёстой л гэж үзэж байна. Хоёрдугаарт гадны банк оруулж ирэх. Өнөөдрийн байдлаар Хятадын Bank of China, Японы CNBC, Sumitomo, Америк нэгдсэн улсын ING гэх томоохон банкуудын төлөөлөгчийн газрууд аль хэдийн Монголд үүд хаалгаа нээсэн. Монголын томоохон аж ахуйн нэгжүүд ч аль хэдийн зээл аваад эхэлчихсэн явж байгаа. Төлөөлөгчийн газруудыг өргөтгөж салбар болгосноор зээл олголт өргөжих боломжтой юм а. Энэ асуудлыг дагаад дотоодын банкны тогтолцоог нураах эрсдэлтэй гэж үзэгчид цөөнгөө байдаг хэдий ч харин ч өрсөлдөөнөөр зээлийн хүү буурна. Тэгээд ч угаасаа манай томоохон банкуд бүгд л гадаадын хувь эзэмшил нь өндөр байдаг учраас дампуурах эрсдэл байхгүй гэж үздэг эдийн засагчид олон байдаг. Харин одоогоор Монгол банкны зүгээс гадны банкудад салбарын зөвшөөрөл олох үйл явцыг хэлэлцэж эхлэх байна. 3 дугаарт төр бодлогоо олон жилээр тогтвортой байлгахаа зарлаж хөрөнгө оруулагчдад эрсдэлгүй тогтвортой нөхцөлийг санал болгож чадвал заавал гадны банкуд гэлтгүү хөлийн чандах монголчууд ч хямт их усүрээр хөрөнгө оруулалтыг Монголдо татах боломж байгаа. Япон гэдээ аваад үзэх юм бол тий банкнаас зээл авлаа гэж банкнда зээлийн хүү төлөхөө байсан байж тээ. Харин ч бүр эсрэгээрээ банкнаас зээл авсныхаа төлөө болохоор банкуд нь танд бол мөнгө өгч байна. Ягаад гэх юм бол төрөөс болохоор тухайн эдийн засгад дэмжих зорилгоор зээлийн хүүг маш хямдхан бүр тгээс доош өвдөө болох бодлого баримталж байна. Тэгэхээр хүмүүс бол гар дээр байгаа мөнгөө зүгээр шууд бизнест хөрөнгө оруулах зорилготой. Тэгэхээр энэ бол нэг боломж тийм. 4-р төр бодлогоо хөрөнгөний зах зээлийг дэмжих чиглэл төлхөө хандуулах ёстой. Банкны хувь оролцоо 96% байгаад өндөр хүүг иргэдэд санал болгоод байгаа тохиолдолд хинч хөрөнгөний зах зээлийг сонирхгүй хэвээр байх учраас төрийн зөв бодлого энэ чиглэлд шаардлагатай болжээ. Банкны хадгаламжийн нийт хадгаламжийг 8 их найд үзэх юм бол за дундаж хадгаламжийн хүү 13 гэж үзэх юм бол жилдээ 1 их найд төгрөгийн одоо хүү бодогддог байна. За 10% нь одоо татвар бодох юм бол нэг төсөвт жилдээ 100 тэрбум төгрөг орж ирнэ гэж. Гэтэл нөгөө татврын одоо хуулийн цорхоогоор гэдэг юм уу? Би яг сангийн явнаас тоо авлаа л яг хүүгийн орлого гिचтний төгрөгийн татвар орд юм яг 1 тэрбум төгрөг орж байна. Банкудаас жилдээ. Тэгэхээр 99 тэрбум төгрөг нь нөгөө хүү амын орлогын албан татврын тэр нэг татвараас чөлөөлөгдөх хэсгээр нэгэд гараа явуулдаг. За энэ одоо бол юунд нөлөөлж байгаа нэхээр зээлийн хүүгэл дэш нь өргөд. Зээлийн хүү болон хадгаламжийн хүү. Яг энийхэн төлөөсөө хэн төлж байгаа нэхээр нөгөө нэг даатгалын салбар нь хөгждөггүй, хөрөнгөний зах зээл нь хөгждөггүй. За бит хоёрын одоо энэ салбарыг хөгжихгүй нэг асуудал. Хамгийн гол нь аж ахуйн нэгжүүд маань маш хүнд байдалд орсон. Харин 5 дугаарт төр төсөн мөнгөний бодлогоо уялдуулж нэг чихт тогтоож өгөх явдал чухал байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд засгийн газар нь хямралаас гаргахаар тэлсэн бодлого явуулахад харин Монгол банк нь эсрэгээр төгрөгийн ханшаа барихаар бодлогын хүүгээ чангалсаар ирсэн нь эцэстээ хямралаас гарах нэгдсэн бодлого болж чадаагүй. Тэгвэл эх оноос эхлэн төсөн мөнгөний бодлогоо уялдуулахгүй бол хямралаас бид гарч чадахгүй нь. Саяхан бодлогын хүү чангалсан Монгол банкны мөнгөний бодлогын зөвлөл эх 7 хоногт дахин хуралдахаар товоо зарсан нь төсөвтөөгөө одоо л нэг уялдах нь гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа. Гэхдээ бодлогын хүү чангалд суллах хэсэг нь одоогоор хараахан тодорхойгүй хэвээр байна. Тэр бол онлын хувьд болохоор мэдээж юу хийж хэлэх ёстой бай гэхээр бид нар бол төсвийн зарлаад ханах биш, нэмэх ёстой. За хоёрдугаарт нь болохоор мөнгөний бодлогын үг бол өсөөгч бууруулах хэрэгтэй тийм. Тэр бол онлынх нь юм. Гэхдээ бидний үүсчээд байгаа нөхцөл байдал маань болохоор ийм ердийн бус нөхцөл рүү орчихсон. Бид нар одоо төсвийн газар хасар хэмжээний зардал гаргаад ингээд төсвийн алдагдал маань болохоор дотоодын бүтээгдэхүүнийг үндэстэйгээр 18.8% бас даваа явж байна тийм. Тэгэхээр ийм өндөр хэмжээний алдагдaltaй байгаа. За дээр нь болохоор татврын орлого орж ирэхгүй байгаа. Ийм тохиолдолд бид нар бол яг ердийн үед ямар бодлого зөвлөдөг маань бас өөрчлөгдөхөөс өөр аргагүй болж байна тийм. Мөнгөний бодлогын зөвлөлийн 5 нь бол гарсан байгаа. Ирэх энэ сарын 29-нд торлолтно. За тухайн үед манай зөвлөлийн гишүүд маань эдийн засгийн бүх суурь үзүүлэлтүүдэд харж агаад яг тухайн нөхцөл байдалд ямар шийдвэр хамгийн үр дүнтэй байхаар байна гэдэг энэ шийдвэрээ гаргах бах. Тэрийг одоо зах зээл одоо санхүүгийн байгууллагууд бүгд ингээд анхааралтай ажиллаад хараад сууж байгаа.
Эдийн засгийг хямралаас гаргахад санхүүгийн тогтолцоонд анхаарах асуудлуудыг бид хөндлөө. Ямар ч тач ерөнхий сайд салбар бүрийн төлөөлөлтөд уулзаад байгаагийн гол шийдэл нь намрын чуулганаар хямралыг сөрөх бодлогоо танилцуулахтай холбоотой гэж их сурвалжууд мэдэгдэж байгаа. Хүлээлт үүсгэсэн шийдлийг намрын чуулганаар гаргах бололтой юм а.